Сайн байцгаана уу ээжүүдээ. Өнөөдөр хамтдаа дарамтуудын төсөл хамрагдаж байгаа ээжүүдээ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд уран ажиллал эдгэл төрийн бас байгууллага Титэн Мургац манай хоёр төрийн бас байгууллагаас хамтраад ингээд хамтдаа дарамтуудын төсөлд ээжүүдтэйгээ одоо хүүхдийг яаж хэрэгжүүлэх талаар зөвлөгөө хөрвүүлсэн ирж байна. Тэгээд өнөөдөр бол одоо хүүхдийн массажийг яаж хийх талаар та нартай хүүхдийн массаж хийснээр булчингийн сулж өгнө. Тэгээд цусны урсгалын одоо сайжруулах төвчүүлснээр эдгэрхтэн очих цусны хангамж сайжраад хүүхдийг одоо цаашдаа яаж өргөжүүлэх вэ? Тэгээ нэг ээжүүд бас сураад аваарай. За хүүхдийг энэ хүүхд одоо массаж хийж эхлэх чинь ингээд эхлэхдээ бол хүүхдийнхээ ямар ч байсан хүүхдээ ингээд хэвтүүлжээ. Тэгээд булчингийн дандаа ингээд эсрэг тал руу нь одоо булчин дагуулах биш ингээд энийг 5-аас 10 удаа ингээд тостой бэби тос таамагт үүсгэж чинь өгсөн байгаа. Тэр тосоогоо тэгээд ээжүүд хийх хэрэгтэй. За тэгээд энэ юунаас яаж хийж байгааг та нар харна. Ингээд жоохон ингээд юу өгөөд энэ даралттайгаар ингээд хүүхдтэй ингээд нэг талдаа 5-аас 6 удаа ингэснээр бол ингээд булчингийн нүүрхэн одоо ингээд сул байгаа хүүхдүүдэд булчингийн чангаж өгөх юм үнцгтэй болж өгнө. Цусны эргэлтийн цусан хангамжийг сайжруулж өгнө. Хөл гаран даадаг бол одоо цусны эргэлт сайжирснаар дулаацах тийм үйлчилгээтэй. Тэгээ хүүхдүүдэд ер нь эрүүл хооллох талаар тэр хоолныхоо зөвлөмж номнуудыг сайн уншаад тэгээд тэргээрээ та нар хүүхдүүдэд хамгийн гол нь зөв хооллох хэрэгтэй. Тэгээд 7 хоногтаар хаяад хүүхдэд 3 удаа 2 удаа ингээд массаж хийгээд өгчүүл хүүхд чинь ингээд эрүүл өсөх чинь хамаагүй нэмэртэй болно. За тэгээд дандаа ингээд булчингийнхан юуны дагуу дөрвөн хүчинд бол ингэж хийж өгнө. Тэгээ манай сайн дурын идэвхтнүүд бол ер нь баран хүүхдүүдэд яаж чирэгжүүлэх массаж хийхийг бас сурж авсан. Тэгээд хийж өгдөг. За тэгээд одоо чи өөрөө салбарах төвлөрөж ажилтан суулгаж явсан. Тэнгис дэвтэр бид 10 тооцсон. Өөр сайн шиг нэр за ясны шүлгээр бас байж болдог. Сайн дорой бас хийж болдог үлдэж чинь. Яг том хүн шиг. Тэр нөгөө жоохон мөв зөм үедээ хат болсон цутгаал тий. Тэгээд тэр энэ чинь бол том хүнээр болдог юм. Нөгөө дисконитыг бас ядраад стресстэй дээ л гэсэн үг. Тэгээд тийм учраас хүүхдэд ингээд хайшруулах массаж. За тэр түрүүний ингээд захиж явдаг энэ нөгөө дөргөлдөг тэр бол дандаа нөгөө энэ вибрацийн массаж гэж нөгөө цэрийг хавлах гадагшлуулах хүүхд ч нөгөө том хүсэл амьд нөгөө цэрэг гаргаж чадахгүй шүү дээ. Тэгээ тийм учраас бол энийг ингээд дохиж дөргиж өгөөд тэгээ тэгвэл суураад баасаараа гаргаж огж гаргана. Тэгээ болж өгөх нэг их ийм хэлээд байхгүйгээр өөр нь тэгж болохоор саргаар сайжруулах эрүүл хэсгийн тоо бид
хамгийн суур хэрэгцээ буюу хоол хүнсэн дээр маш их анхаарч авах хэрэгтэй. Маш сайн анхаарч авах. Тэгээ бид нар одоо яг ингээд яаж байгаа бидний нийтлэг хэрэглэдэг хүнс маань мах, гурил, будаага хэрэглэн нэмэлтээр ганц нэг жимсгэн нэгвэл өгчдөг. Тэгээд явж идэг тийм үү. Тэгэхээр яг нь тэгэхээр хүүхдийг яг тогтмол цагт нь хооллоо сурчих хэрэгтэй. Яг тогтмол цаг. Хүний бие организм яадаг вэ гэхээр ингээд яг тогтмол цагт ингээд хооллоод байх юм бол бие организм тэрүүндээ тасаад хүлээн авах чадвар, боловсруулах чадвар сайн байд юм байна. Тэгэхгүй ингээд нэг алдагдaltaй нэг бол өглөөний цай уухгүй гарчдаг. Тэгжээс нэг гинт өдөрж ингээд хоосоо явж явжсэн гинт ухаан орсон юм шиг 4 цагт нэг хоол идээд орой пит хийх айгүй хоол өгчдөг юм уу те. Ингээд докторгүй байгаад тахаар хүүхд ирэхгүй том хүний ч гэсэн хоол хүнсний одоо боловсруулах чадвар бие организмд ингээд зөрчил үүсчдэг байна. За тэгэхээр нэгт цагаар хооллох хэрэгтэй хүүхдийг. Бага насны хүүхдийг цагаар хооллох, хоёрт тогтмол шид хижээтэй хоол хүнсийг хангах хэрэгтэй. Энэ нь яг нь тэгэхээр би хүүхдийн бага насны хөгжил бүрэн дүрэн явагдах гол суурь болж байна. Дандаа булчингийнх нь ингээд нөгөө ингэж битээ татаарай. За булчингийнх нь эсрэг ингээд 3 удаа 3-6 удаа ингэж чинь. Тэгээд энэ нөгөө хүүхдэд энэ жоохон мөрний булчин энэ төр ийм цэгүүдээр айгүй зөөлөнгөөр хийж өгөх хэрэгтэй. Итон бас нэг энэ чи тасаа гоё. Нөгөө цэгээд байхаар энэ булчин. Ой, хараач. За, энэ чигээр байгаа тараар өө энэ ямар гоо бэ? Надаа. Өө жаа. Тэр тоглоомыг авах гэж.